Одон дурсуух тавтамаар л би өтгөлөгч инхбат. Кино түүх нэвтрүүлгийн шинэ дугаар эхлэхэд бэлэн боллоо. Өнөөдөр студид надтай хамт компьютерийн шинжилгээ ухаанч Хас Чулуу байна. Нэвтрүүлэг танд YouTube-ийн Одон дурсуугаар болон NTV телевизээр за мөн 83.3 107 столгоны Одон радиогоор хүрч байгаа. Дугаарыг хялбар хоримтлал үйлчлэгийг санал болгож байгаа Худалдаа хөгжлийн банк болон Ногоон ирээдүйг хөгжүүлэх яриатай MMS ивент итгэж байна. За өдрийн мэнд. Өдрийн мэнд. За маш гоё кино байсан те. Гайхалтай. Beautiful Mind гэдэг. Нэрт эрдэмтэн Нобелийн шагналд Джон Нэшийн амьдралаас сэтгүүлж хийсэн ийм баста бүр бишрэмэр кино байгаа. За анх үзэхдээ жоохон байсан шүү дээ бид нар ч те. Джон Нэш гэж хин чин, юун ч хүний тухайн гэж ерөөс мэддэггүй байсан те. За тэгээд кино яг ямар кино гэдгийг бас мэдэхгүй байсан үзэж байхдаа. Энд чи юунууд өөрчлөгдөд байгаа шүү дээ. Энд чи эхлээд эрдэмтэн хүний тухай кино ч юм шиг. Энэ хүн амжилт гаргаад алах юм байна гэж бодож исэн чинь нөгөөдөж тагнуулч болж хуурал те. Тэгсэн сэтгцийн өвчтөй болж хуурал. Тэнгүүд манай тагнуулаг яаж ийна энэ тэргээл тагнуулаа өмөрөөл яг ингээд бүр ингээд твист аяг хийхтэй. Яг юуны тухай кино вэ гэдэг ерөөсөө мэдэхгүйсэн. Ихтэл гоё кино. Ихтэл гоё кино байсан. Тэг чин киноны ингээд жанр нь өөрчлөгдөж байгаа шүү дээ тэр чин кинон дотор эрдэмтэн хүний тухай кино байсан. Тагнуулчийн тухай кино болол ингээд өөрчлөгдөж байгаа шүү дээ. Тэнгүүд ингэж өөрчлөлт гарахад хүмүүс ингээд үзэх сонирхол буурдаг байхгүй. Ууч юу болоо явчих вэ? Юм сонин кино вэ гэд. Тэгсэн чинь манай энэ зохиолч Akiva Goldsman гэж хүн ба. Энэний гав яг бүр магтахгүй байх ярахгүй. Ингэж өөрчлөгдөж байгаа ч гэсэн хүмүүсийг дэлгэцээс ерөөсө холдуулахгүй байсан байхгүй. Тэр нь бүр маш юм гой санагдчихсан надад тухай тийм. Ер нь бол тэгж жанрын өөрчлөлт хийхдээ ер нь дуу ч гэсэн адилхан л байдэн шүү дээ. Жанрын өөрчлөлт хийгдэнгүүч тэр чинь тэр хүн тэр дуундаа орцсон байж хат гинтээ нөгөө Queen гээл хамтлагч ингээл сонь жанруудыг хойлоод тийм Bohemian Rhapsody шүү дээ. Хизээч та нар ийм сони юмар амжилт болохгүй гүнгүүтэл хүмүүс ингээд тэр дорлцсон л байгаа хөөхтэй. Тийм дорлуулж чадна л гэдэг нь л чухал болохоос ш. Ерөөсөө тийм наад чинь тэгж болохгүй гэсэн юм бол байхгүй байгаа байхгүй. Яг үнэ. Тий, киноны хувьд энэ Akiva Goldsman яг зохиолчийн хувьд өөрөө юу байсан юм бэл. Ээж аав хоёр сэтгцийн эмчнэр байж. Тэгээ баг бахтаа ингээд гэртээ ингээд сэтгцийн өвчтөй ч юм уу сэтгэл нь шарахтаа тийм хүмүүсийг авчираад асарч хамгаалдаг. Тэнгүүд манай энэ чин Akiva чин бүр багасаа тийм сэтгцийн өөрчлөлттэй хүмүүстэй хамт ингээд өссөн хүн байхгүй. Тэгээд нөө яг энэ киноор яг энэ зохиолоор кино хийгдэж байна. Кино зохиолч хэрэгтэй байна хэдэн бүр өөрийгөө санал болгоод лоббидод би л энэ киног авах хэрэгтэй гэдэг өөрийнхөө санаануудыг танилцуулаад бүр ингээд хүчээр өөрийгөө тулгаж иж энэ яг авчих. Айгуу том жишээ байгаад байна шүү дээ. Джон Нэш бол өөрөө тэр сэтгцийн өвчтэй хүмүүсийн дундаас маш том жишээ байгаад идэг. Тэгээд гайхалтай жишээ байгаад идэг бүр гэсэн. Тийм. За 1998 онд Сильвия Насар гэдэг нэртэй нэг зохиолч нэрт эрдэмтэн Джон Нэшийн амьдралын тухай бичсэн A Beautiful Mind буюу төгс оюун ухаан гэх үү те гэдэг ийм ном бичсэн юм байна. Энэ болохоор яг албан ёсны түүний амьдралаас сэтгүүлж нөгөө эзнээс нь зөвшөөрөл аваа бичдэг штэ. Тэгж зөвшөөрөл аваагүйгээр бичсэн ном юм байна л. Гэхдээ л бичээд маш амжилттай болсон. За энэ ном гарсны дараахан продюсер Brian Grazer гэж хүн анх олж уншсан байгаа нэг. Тэгээд ерөөсө шууд эрхийг худалдаж авсан. Шууд кино хийгээл. Шууд кино хийгээд. Тэгээд анх кино хийн гэж боо юм болол тэгсэн чинь анх Нэшүүд зөвшөөрөхгүйсэн юм байна. Джон Нэш, Алиша Нэш хоёр эхнэр нөхөр хоёр шүү дээ. Чамаар хэлэхгүй. Өөр хүнээр хэлэх юм. Бас ягаад ч юм бэ те. За гэхдээ манай хүн одоо удаан ятгахсан эцэст одоо кино хийхээр болсон. За продюсерт бол ямар нэгэн асуудал байсан гэж одоо хардж байгаа юм дээр. За кино хийгднэ гэхэд маш олон найруулагчд ерөөс би гэдэг одоо бүр өөрсдөө ингэ санал болгоод энэ Джон Нэш бүр маш алдартай хүн байсан юм шиг байна. Тэгээ ном гарсан шүү дээ те. Тэр ном нь бас их гоё ном юм шиг байна. Уншсан хүн байл. Манай бэлгүүн л уншсан байж магадгүй те. За ингээд маш олон найруулагч ажил хүсэлтэйг илэрхийлсэн боловч продюсер өөрийн одоо олон жилийн ажлын хамтрагч Рон Хавард гэж хүнд энэ ажлыг өгсөн. За бас эдрээтэй энэ чинь юу цагийн хуваараас болоод боллоо энэ төр гэд буу юм болж исэн. Гэтэл бас хийж чадсан байгаа нэг. За Рон Хавард гэж ямар найруулагч вэ гэвэл бидний маш сайн мэддэг Da Vinci Code-ыг найруулсан баг. Энэ чинь горомсон кино шүү дээ тий. Бас гоё кино шүү. Маш гоё кино. Бид нэр ирэх жил ярих юм. Вау. Тэ. За Da Vinci Code-ийн 3 анги гурван найруулсан. За Cinderella Man гэдэг маш гоё юм боксчны түүх гардаг шүү дээ тий. Тэрийг бас найруулсан. Хараа продюсер бас жүжигчин хүн байна. Бас кино зохиолч бичдэг. Энэ хүний амьдрал биш дээ тий. Маш сайн.
хизэн амьдртын бүүмэд. Яагаад гэхээр шүү дээ, за хэдэн 160 кинонд продюсераар ажилласан. За 90 кинонд жүжигчнээр ажилласан. За ингээд 50 орчим киног найруулсан баг. Ерөөсө бүр тасралтгүй ажилдаг. Манай Спилберг шиг л нөхөр шүү. Workaholic. Яг үнэн. Хизэн амьдраад тэг 4 хүүхэдтэй гэж байгаа юм. Зөө. Бас бишрмээр. Бас нэг сэтгцээ өвчтэй хүн биш. Ажлын хинэ гэдэг. Тийм тийм. За энэ хүний тухай нэг сонин баримт хэлэхэд Bryce Dallas Howard гэдэг нэг охин байдаг шүү дээ, жүжигчин. Jurassic World дээр сүүл тоглоод байгаа. Гол дүрийн эмэгтэй. Тэр охин нь баггүй манай найруулагч. Энэ охин юу хэлсэн гэхээр бид дөрвийг ингээд олдсон бид дөрөв ингээд олдсон шүү дээ, тий. Тэр олдсон газрынхаа нэрээр нэрлэдэг гинэ. За. Одоо Bryce Dallas Howard гэж байц. Тэнгүүд Dallas-ийн охин олдсон байх нь шүү дээ. Төрсөн газар биш. Олдсон газар нэрлэдэг юм сонин зуршилтай. Зөө. За, Howard болохоор олдсон газар. 2 удаагийн Оскарын шагналаа хийсэн. За, хоёулаа энэ киногоор авсан баг. Манай кинон дээр найруулагчаас гадна бас продюсераар ажилласан болоод шилдэг кино авч байгаа шүү дээ. Тэгвэл продюсерууд тэр шагналыг хүртдэг байхгүй. За, ингээд шилдэг найруулагч болоод одоо шилдэг кино гэдэг ийм хоёр төрөлт. За, Akiva Goldsman гэдэг кино зохиолчоор ажилласан гэдээр хэлсэн тийм. Ер нь бол маш их твист ихтэй ийм зохиолыг бичсэн байгаа. Жижиг чимхлүүр зүйлсээ ч гэсэн маш нарийн гаргаж өгсөн энэ кинон дээр. Киноны үйл явдлууд өөрчлөгдөд юу болж байгааг нь мэддэхгүй болоход тэгээ үзэгчдэд залхдаг гэж хэлсэн тийм. Тэнгүүд энэ дээр болохоор продюсер маш их зөвлөгөө өгсөн. За энэ дээр маш их өөрчлөлтүүд гарна. Энэ дээр л ч яста хамаг юугаа гаргах шүү. Авиаса гаргах шүү л гэсэн юм шүү. Тэгээд ч хашир авиаса гаргасан ингээд шилдэг зохиолчин шагналыг авчих. Шилдэг зохиолч чинь хоёр төрөл өгдөг штэ. Adapted буюу одоо өмнө нь гарцсан байсан зохиолоос санаа авч зохиол бичдэг те кино зохиол бичдэг. Нөгөөх нь болохоор шууд кино зохиол бичдэг гэж хоёр төрөл өгдөг байхгүй. Эний тэр adapted гэдэг төрөлд нь манай хүн шилдэг кино зохиолж авчих. Ер нь бол айгүй олон тийм номинац дэвшээдсэн шүү дээ тий. За найруулагч манай кино зохиолчоос нэг зүйлийг хүссэн байгаа нь юу гэхээр John Nash-ийн хайр сэтгэлийн асуудал дээр онцгой анхаарч өгнө үү. За түүний эхнэр бол энэ John Nash-ийн оршин байх одоо ингэ хүн байх одоо хүн гэж байх тэр одоо хамгийн гол үндэс нь эхнэр нь юм аа. Тийм болохоор энэ хоёрын хайр сэтгэлийн асуудал. За ялангуяа тэр эхнэрийн дүрийг маш сайн бичиж өгөөрэй гэж хүсэл тавьсан баг. За энийг ч сор болгосон. Энэ дээр болох манай Jennifer Connelly гэдэг бүсгүй тоглолдог шүү дээ Британи гаралтай. За ямар гайхалтай эмэгтэй. Тэгээд эхнэр хүн бэ гэдгийг маш гоёор харуулж өгсөн. Энэ бүх хугацаанд ийм өвчтөг хүнтэй хамт байна. За тэгээд түүнийг асарч хамгаална гэдэг бол баргийн хүний хийж чадах зүйл биш. Ер нь бол хаяал явчих шүү дээ тий. Сална. Тэнгүүт манай Jennifer Connelly тэгээгүй. Alicia Nash тэгээгүй. Баян хажууд байсан баг. За хоёлаа энэ хоёрын амьдралын талаар доор цус дуурдах юм. Тэрэн дээрээ энэ хоёрын амьдралыг юу басныг ярина. Жинкнээсээ юу болсон? Кинон дээр болсон гээл тий. За хөгжмийн зохиолчоор бас нэг домог ажилласан байна. За James Horner гэдэг нэртэй 10 удаа Оскар нэр дэвшээд 2-ыг хүртэж байсан. Нөгөө Titanic-ийн My Heart Will Go On гэдэг дуу шүү дээ. Тэр дууг зохиосон байхгүй. Тэгэхээр домог гэж хэлэхээс өөр. Тийм байна. Ийм хүн баг. За Avatar болон Braveheart гэх мэт кинон дээр хөгжмийн зохиолчоор ажиллаж байсан. Аргагүй минь. Avatar-ын нэг хэсгийн аюу шүү дээ. Манай энэ Beautiful Mind хэсэгтэй маш адилхан байдаг. Нота зүгээр залхуур байна. Бараг copy paste гэсэн юм шиг. Тэгээд би сүүл нэг Beautiful Mind-ыг үзчих нэг танил дуу яваад болдгоо. Аватарын дуу яг явж байгаа байхгүй. Бас залхуурсан байгаа юм. Гэхдээ бас хөгжмийн зохиолч чинь өөрсдийн гэсэн өнгө хэв маяг тэр нь бас төстэй санагдуулаад идэв гэж бас магадгүй юм тий. Ер нь багасаа ингээл үзэж хахад кинонуудыг үзэж хахад нэг сэтгэл ханагшаад дахин үзмэр санагддаг л кинондын нэг шүү дээ. Тэгээ тэрц манай Good Will Hunting энэ төр гэл нэг математикчдын сууд ухаантнуудын тухай гардаг. Ер нь тэр юм сууд ухаантнуудын тухай гаргаж байгаа гэдэг утга нь айгүй гоё. Тэгсэрний дээрэс нөгөө тийм фантастик тэр юм гарч ирж байгаа нь ер нь л одоо ингээ хар багаас бидэрт нэг тийм мэдрэмж ингээ төрөөддөг гэсэн шүү дээ. Би нэг л тийм өвөрмөц тийм хүн те. Тэгээ би нэг юм нууцтай ирээдүйд тийм нууцлаг тийм
магнолын ч юм уу ийм лаг ажиллагаанд ингээл оролцоол тий нийгмийн дунд зүгээр хүн шиг авчаасаа л нууцаар ингээл дэлхийн том асуудлуудыг шийддэг ийм хүн болох юмсан гэж мөрөөддөг тэр мөрөөдөл дээр баг ингээд толгуурлаад ингээд хүний ингээд кинонд дурлуулаа ичиж байгаа байхгүй тийм тий. За хөгжмийн зохиолч маань яг харамсалтай нь 2015 онд онгоцны явслаар нас орсон юм байна. Энд чинь уг нь бүр ингээд цаашаа нэлийн ингээд амжилттай ингэж явах байсан хөгжим зохиолч байхгүй. Гэтэ би яатсан бол гэсэн чинь 2015 оноос орсон юм бэл. Залуудаа тий хиттэй хичүүлээ та. Тэг гэхдээ түүний хөгжмийг одоо болтол авч ашигласан хэвээр л баг. Энэ онд гарч байгаа кинон дээр жишээлбэл түүний хөгжмийг ашигласан ч багт шүү дээ. За. Тэгээ легасиг нь үргэлжлүүлээд шүү дээ энэ чинь. Тэгэд энэ хүн чинь өөрөө бас кинонд хөгжим зохиогоос гадна өөрийн гэсэн бас бие даасан тийм уран бүтээлүүдийг гаргадаг байсан юм биш үү те. Тийм баг тий. За бас нэг чухал хүн ажилласан. За түүний болохоор Дэйв Байер гэдэг. За энэ хүн болохоор Барнард коллежийн математикийн профессор юм байна. За манай кинон дээр гарч байгаа математикийн асуудлууд дээр энэ хүн ажилласан байна. За ер нь бол ингээд шинжлэх ухааны ч юм уу одоо сэтгэл зүйн ч юм уу ийм кинон дээр мэрэгчлүүдийг орж авчирч та зөвлөгөө авдаг тий. За Interstellar дээр ч Kip Thorne явж байгаа шүү дээ. Бүр баг тэр кинонд зөвлөх хийгээд Нобель авсан юм шиг болсон шүү дээ. Бараг л тэгсэн тий. Ер нь тэр айгүй тийм чухал байдаг. Тэр салбарыг түүчилж явж байгаа хүмүүсийг тэр масс бол ингэж бас сонсдог, хүлээж авдаг тий. Тэнгүү тэр түүчилж явж байгаа хүмүүс таалагдах нь маш чухал байгаа байхгүй юу? Хоёр талаас би одоо өөрийн гэсэн мэрэгжлийн одоо юмнууд кинон тэр ингээд амар гоё зүв үннээсээ гараад ирэх юм бол үүн ямар гоё яг үнэн биш. Жигнэсээ компьютер ингэдэг шүү дээ. Эсвэл жигнэсээ физиктээр ингэдэг. Жигнэсээ энд онлол ингэдэг гэд. Яг энэ дээр ч гэсэн би нөө бага байхдаа бол тоглоомын онлол гэж мэдэхгүй. Том болол ингээл математик сонирхол ингээл ихсэн чинь тоглоомын онлол гэл айгуу гоё юм байд юм байна гэл. Тэгэл дахиад энэ киног үзэх болгонд л ер нь ингээд гоё мэдрэмжүүдийг өгч идэг. Яг тэдний нэг нь яг тэр байсан. Яг математик нь яг жинхэнэ математикууд ингээ явж идэг те. Тэгээд ярьж байгаа юмнууд нь хүртэл үнээр гайхалтай яг тэр би өөрөө тэр онлыг судлаад ингээд ойлгож чадаагүй байхад энэ киног үзээд илүү сайн ойлгоод байгаа юм. Яг үнэтэй. Яг наадах чинь нэг хүүхдийн сурах чадварт заах арга барил яаж нөлөөлөх вэ гэдэг чинь яг наадах чинь байхгүй. Жишээлбэл бид нэр химийн хичээл гэж анх үзэж байхад химийн багш байсан. Орж ирээд за энэ томьёог цээжил одоо энэ бодлогыг ингэж боддtiin. Гэтэл химийн хичээл тэгж л явсан шүү дээ. Бид нэр нэг ч туршлага хийлгээд хоёр шингэн холиулаагүй шүү дээ. Тий. Хэрвээ холиулсан байсан бол би юм мундаг химчиж болчих байсан юм л мэдэхгүй шүү дээ. Тий шүү дээ. Тэнгүүд миний дээр сонирхлыг татах дээр одоо арга барилаар заахгүй байгаа байхгүй. Яг үнэ. Тий. Математик дургүй хүүхэд байлаа гэж бодоход хим сонирхолтой тэгээд химээрээ дамжуулаад математиктай сайн болчихвол яах. Тий. Харин тий. Мэдэхгүй байхгүй тэр. Яг тэр нэг юм жижигхэн жижигхэн очийг асааж байгаа тэр чи өөрөө дөрвөлзөн шүү дээ. Яг үнэ. Тэгхүүр ингээд хүчээр ингээл үлээгээд ч юм уу нэг ингээд нэг юм цогшуулаад байлгаад байгаа байхгүй тий. Тэр чинь нэг юм наадах цэжлэл болоо чи ойлгоод авах баг нэг шаарддаг байхгүй гэдэг ингээд хайчаад хаар чинь тэр хүн бол илүү цаашаага дөрвөлзөх өөрөө бие дааж дөрвөлзөх юм боломжийг хагаа ичиж байгаа байхгүй. Тий. Стаб яг үнэ. Тэр одоо сонирхлын төрүүлчих юм бол тэгэл цаашаа өөрөө авчих шүү. Ингээд дасчих нь шүү дээ тий. За энэ Дэйв Байер гэж хүн болохоор зөвхөн зөвлөхөөр ажиллаа зогсоогүй кинон дээр хоёр хэсгээр гард юм байна. За нэг нь болохоор нэг гар орж гардаг гэнэ. Зүгээр гарын гаргадаг гэнэ. Ингээд томьёо бичиж байгаа гар Дэйв Байерийн гар юм байна. За нөгөөх нь болохоор нөгөө хамгийн сүүлд нь ширээн дээр үзэг тавьдаг штэ. Пен церемони гэдэг. Тэр нэг үзгийн тавьдаг хүн манай Дэйв Байер юм байна. Нэг нь хурж ирэл ингээл үзэг тавьсан чинь араас хүмүүс ингээд очрлж хахад бүр тавьдаг тий. Тэдний нэг нь л байсан юм байна. Тэдний нэг юм байна. За зургийн талбайд зургийн эхний өдөр Джон Нэш өөрөө зочилсон. Би кино хийхгүй гэдсэн шүү дээ. Гэтэл та өөрөө хамгийн эхний өдөр зочилсан байна. За кино багийнхантай уулзаж танилцсан. За харин энэнд нь манай Russell Crowe дургүй байсан юм байна. Гол дүрэн жүжигчин маань. Яг тэр түүний жүжиглэлтэнд нөлөөлч чинь гэж бодсон. Ер нь дургүй байх тохиолдол байдаг. Одоо жишээлбэл тэр Эрен Брокович тэр Julia Roberts ингээ нөхин хүрээд ирсэн байхгүй Эрен Брокович. Жинхэнэ. Тэгэхэд ерөөсөө уулзахгүй байсан гэж. Яг би өөрөөр л энд түүний намтрыг уншсан. Би өөрөөр тэр анхны мэдрэмж ямар байсан тэрүүгээр тоглох хэрэгтэй. Тэгвэл дахиад энэ хүнтэй уулзчих юм бол миний тэр тоглолт алга болчихно гэдэг. Уулзахгүй байдаг. Тэгээс бодит байдал уран бүтээл гэдэг чинь
өөр хоёр шал тустай юмнууд байхгүй тий. Тэгээ тэр уран бүтээлч өөрийнхөө гаргаж ирнэ, оригиналаараа гаргаж ирнэ гэдэг чинь тэр хүний юм болохоос шүү дээ. Хажуунаас нь орж ирээд би ингэдэг байсан тэгдэг байсан гэдэг ийм аймаар байна гэдэг. Тэр ер нь тэгээ хүн өөрийнхөө тоглож байгаа кинон дээр аль болох очихгүй л байсан дээр тий. Бараг тэр амьд дээр нэх кино миног нь хийх бол их хортой юм байгаа даа шүү дээ. Уг нь бол. За Russell Crowe бас ингэ дургу байсан байна. Гэхдээ л амар амттай ирж байгаа. Нобелийн шагналтан ирж хахад уулзахаас гараагүй байгаагүй. За найруулагч Рон Хавард болон Russell одоо хоёр манай хүнтэй уулзж хахад Джон Нэш гараараа нэг сонин хөдөлгөөн хийдсэн юм байна. Тэр гарын хөдөлгөөн нэг тийм содон юм байна л да. Тэрийг харин манай Russell Crowe гарчаад энэ ямар гоё хөдөлгөөн бэ? Би энийг дуурайч ийн гэд. Ингээд одоо жүжиглэлтэнд өөрчлөлт орж эхэлж шүү дээ. Гэхдээ ингээд сайн талаараа нэг ингэж өөрчлөлт орсон байна. Авах гэхийн ухаанаар хандсан биш. Яг тэгсэн байна. За зөвхөн энэ хөдөлгөөнөөс гадна бас нэг юм болсон гинэ. Энэ хоёрт анх уулзчаад Джон Нэш кофе уух уу, цай уух уу гэж 15 минутын турш эргэлдсэн баг. Кофе ууя гэсэн. За цай ууя гэд 15 минут бодсон ба шүү дээ. Ингээд энэ уулзалт дөнгөж дуусаад манай хоёр уран бүтээлч тэр одоо хүнээс салаад явхад би яг саяны хэсгийг оруулаа шүү гэж найруулагч асуусан баг. Кофе цай ууя гэдэг. Тий. Энд юу байдаг вэ? Ямар цай уух вэ гэдээ эргэлзээд идэх байхгүй кинон дээр. Тэгсэн чинь энэ болохоор яг жинхэнэ бодит явдлаас сэтгүүлж ингэ. Тэр үзэг тавьдаг дээр тэгдэг лүү? Тэг үзэг тавьдаг дээр. Нөө хурж ирээ захиалга авах гэсэн чинь тий. Ямар цай уух вэ гэж тодорхойлдог. Тэр үл яг жинхэнэ Джон Нэшийн одоо хийдэг үйлдэлүүдийн нэг юм байна. За нэг хичээлийн самбар дээр нэг бодлого бичдэг штэ манай хүн. Тэр бичиг болохоор Джон Нэш өөр хэм бичиг юм байна. Яг манай Russell Crowe ингэж бичиж байгаа харагддаг ч гэсэн тэрийг арилгаад яг жинхэнэ Джон Нэш өөрөө бичсэн юм байна тэр. Аяар гоё. Тий. Тэгээд түүний гарын үсгийг тэнтэй там болж өгч шít кино. Нөгөө халуун өдөр нэг самбар дээр юу чи хідүүлээ одоо ийм үзэн шүүгээд парк номоо барьж орж ирж хогийн савраа шидчихэд. Тий. Нэр дэгдэг тий. За кино гарсны дараа нэр эрдэмтнээс за кино ямар кино вэ гэсэн чинь маш гоё кино байна. Гэтэ миний тухай кино биш байна гэж хэлсэн. За Джон Нэшийн хүүгийн кино тоглосон гэнэ. Яг бодит хүнээс кино санаа аваад хийчихэр хаяа ингээл хальт гарч ордог хэсгүүд байдаг шүү дээ. Тэгвэл энэ Джон Нэшийг гаргаагүй хүүгийн тоглосон юм байна. Нөгөө хэнийг Russell Crowe-ыг хамгийн сүүлд шатаар буухтан тусалдаг хүн чинь Джон Нэшийн жинхэнэ хүн юм байна. Тэр чинь яг угаасаа яг хүүгийнхэн дүрдэл тоглодог хүн тийм яг тийм. Тэгэхээр яг хүүгийнхэн дүр тоглосон биш өөрийнхөө дүр тоглосон тийм байна. Ямар сонирхолтой юм тий. За хоёлаа эхний хамтран ажиллагчдад танилцуулаад цаашаа үргэлжлэе. За ногоон ирээдүйг хөгжүүлэх ураатай MMS компани манай нэвтрүүлгийн ивент тэтгэж байгаа. MMS компани бол яг одоо уранда тохирсон ийм үйл ажиллагаа явуулдаг. Маш гоё үйл ажиллагаа явуулдаг энэ компани байна. 20 дугаар зууны байшин барьсан гэж би хэлэх дуртай. Яагаад гэхээр энэ яг цэвэр 100% ногоон байшин барьсан байхгүй. Сэргээгт гэрчим хүч ашигладаг, байгалийн ус ашигладаг. Тэгээд тэр гэрчим хүч нь илүү барахаар буцаад улс руугаа өгдөгчүүлээ бид нар чинь. Айгуу тийм мундаг ийм гоё бүтээн байгуулалт бүтээсэн. Тэгээд тэр одоо байшин бүр ингээд яг орчин үеийн тийм шийдлүүдээр хийсэн. Тэгээд энийг хамгийн гол нь Монгол инженерүүд өөрсдөө гараар хийсэн байхгүй. Тэгэхээр бүр юм бахархал төрмөр ийм гоё үйл ажиллагаа явуулдаг ийм компани байгаа. За MMS компани 2022 оноос нарны цахилгаан үүсвэрийн дэлхийн номер 1 брэнд болох Jinko Solar брендийн албан ёсны дистрибьютороор ажиллаж байгаа. За ингээд хэрэглэгчдийнхээ олон талт хэрэгцээнд нийцүүлээд нарны эрчим хүчний иж бүрэн шийдлүүдийг санал болгож байгаа. Иж бүрэн гэхээр одоо бүгдийн л одоо цогцоор нь одоо зарж байгаа гэсэн үг шүү дээ. Одоо хавтангууд байна. Тэгэл нэг батарейнууд байна. Тэгэл юу гэдэг те бүгдийн цогцоор нь зарж байгаа. Ерөөсөө ингээд лагер дээр ч юм уу би ингээд нарны эрчим хүчээр эрчим хүчээ шийдмээр байна гэвэл эднэрүүл яваад болчихж байгаа байхгүй. Тэд нар ч албан ёсны дистрибьютор болохоос үнж хямдхан боломж юм байж байгаа тийм. Тэр бас чанартай оригинал бүтээгдэхүүнүүд гэсэн үг. Өөр одоо хаанаас ч авлаа гэхэд одоо баталгаагүй ч юм байж бол хэцүү шүү дээ. Тэгээ дээрээс нь энэ тэндээс цуглуулад хооронд нь холбох юм бол нөгөөд нь ажиллаач өгөөч гэдэг асуудал гарч ирнэ шүү дээ. Тийм. Ер нь тэр цогцсон юм гэдэг юмний одоо ингээ хамгийн том давуу тал бол ерөөсөө тэр үүдэг. Яг цаанаас нь бүх юм нь яг хооронд нь зохицохоор хийсэн байдаг. Яг үнэ. Гэтэл өөр компани ч юм өөр газараас юм цуглуулаа хийчихээр хоорондоо зохицол. Одоо нөгөө энергийнх нь эрчим хүчний одоо тий ашигт үеийн коэффициент нь одоо бага болох ч юм уу те тэрийг хамгийн их байхаараар яг цогцоор нь байх яг оригинал тим бүтээгдэхүүн гэдэг нь үнэхээр гайхалтай
зүйл байдаг. Тийм. Яг гүн цогцоор нь л авах хэрэгтэй. Нэг брэнд юм бол нөгөө яг тэр брэндийн л юмыг авч ирдэг чинь төгс тохирч ажиллана шүү дээ тийм. Яг үнэ. За Жинко соолор нь хэрэглэгчдэд хамгийн өндөр ашигт ажиллагаа бүхий Tire 1 зэрэглэлийн нарны автанг, за эрчим хүч хувиргах, хоримтлуулах системийн төгс шийдлийн хамт нэг дор санал болгож байгаа анхны үйлдвэр. За 2022 оны эхний хагаст Santera болон Sangiga нэртэй нарны эрчим хүчний систем бүхий цогц шийдлүүдийг зах зээлд нийлүүлээд одоо ингэж борлуулж байгаа ийм одоо брэнд байна. За та бүхэн дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл Facebook-ийн MMS Green Building гэдэг хуудасаа тийшээ зочлж болно. За мөн 7711 1999 гэдэг дугаарыг утсаар холбогдоод дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой. Энэ дэлгүүр нь юунд байдаг? Тэр гой байшин дотор байдаг. Тэр байшингийн сонирхонгоо энэ одоо бүтээгдэхүүн асуудалтай авчих боломжтой. Айгуу гоё гэсэн тий. Яг ирээдүйн байшин очсон юм шиг. Би ер нь одоо өөрийнхөө нэвтрүүлгээ дээр ичсэн яг иймэрхүү юмнууд ярих айгуу дуртай байхгүй. Ирээдүйд бол бид нар бүгдээр байшин болгон станц болно. Цахилгаан станц болно тий. Бидний төлөрсөн цахилгаан станцтай тэнгуут ингээл юу яадаг, тог могон тасарчдаг инээ дээр байхгүй. Бид нар бүгд тусдаа өөр өөрсдийн гэсэн цахилгааны шийдэл одоо дэд бүтсэн шийдэл нь бол ийм тархмал байдалтай. Ирээдүйд бол бүх юм ийм болох ёстой. Тэгээд энэ нарны панел, инээ тэрэ гэдэг юмнууд бол бүгдээр ингээд ирээдүйн зүйлүүд гэдэг. Энэ аль хэдийн ингээд бодит байдал болцсон байгаа нь тэр гайхалтай санагдчих тийм. Чиний сая тэр ёстой гэж хэлсэн үг ч надад маш гоё таалагдлаа. Бүгд яг юм болох ёстой тийм. Яг үнэ. За ингээд манай нэвтрүүлгийн ивент итгэж байгаа. Ногоон ирээд хөгжил өрөөтэй MMS-тэй баярлалаа. Баярлалаа. За дөрүүдийн талаар ярихад маш чадварлаг баг. Russell Crowe. За өмнөх жил нь Gladiator-аар Оскар авсан. За хин Jennifer Connelly байж байгаа. Маш тийм царайлаг гоё хүн тий. Үнэхээр гайхалтай. Crash. Би бол crashлдаг. Үнэ би ч гэсэн. Хар багаас нь л жоох носоол хөрхөн. Тийм юун дээр тоглолт шүү дээ. Америкт нэг удаа. Тийм бах тий. Тэрэн дээр бүр жоох охин байж шүү дээ. За Paul Bettany. За энэ хүнийг болохоор бид нэр сүүлд Avengers-ийн Visionary одоо сайн мэдж байгаа. Химэл оюухан Jarvis-ийн дууг оруулдаг байж байгаад тэгээд юу болцсон шүү дээ. Супер баатар болоод төрчихсөн тийм. За Ed Harris. За Ed Harris-тай ярих юм байхгүй. Маш гоё жүжигч. За гол дүрийн Russell Crowe эхлээд биш үү Tom Cruise-ыг тоглуулна гэж нэлээд ирсэн юм. Гэхдээ за болохгүй мэн гэдэг ерөөсөө бүр баг Hollywood-ийн бүх жүжигчдийг баг л юу яаж. Tom Cruise чинь нэг л боохгүй л сони юм да. Хин яаж бууж гинэ? Bruce Willis бууж гинэ. Гүй. Ерөөсөө боохгүй. Russell Crowe тултал нь хийсэн юм чи тийм. За 2000 оны ихэнх үе бол Russell Crowe-ийн яг оргил prime үе гэж хэлж болно. 3 Оскар дараалж шилдэг эрэхтэй дүрд нэр дэвшиж байгаа. За тэрнийхээ нэгийг авч чадсан. За харин манай энэ Beautiful Mind дээр харин хинд алдсан баг. Denzel Washington алдсан. Цаач нөө Training Day-тэйгээ зогсчихсан байхгүй. Тэгэхээр ялтчихгүй юм болсон. За хараа энэ жил шүү дээ тий. Denzel Washington Training Day. За Sean Penn бас I Am Sam гэдэг кинотойгоо бичсэн байхгүй. Тэгэхээр манай хүн бараг л боломж байгаагүй гэж хэлж болно. I Am Sam чинь баахан Beatles-ийн доонуудтай аваад идэв лөө. Биш I Am Sam чинь галзуурчдаг. Биш галзуурчдаг нь уучлаарай. Сэтгэлцийн өөрчлөлттэй. Тэгээд нэг охиныхоо тий дандаа Beatles-ийн доонуудаар хийсэн байж. Beatles-ийн доонууд юм аа тийм үү? Тий. Үзэж. I Am Sam тэр өстой гоё кино байсан. Америк кино тийм. Тэр цоо Beatles-ийн фэнүүдтэй айгуу гоё байсан. Тэд ингээ алдчихж байгаа юм шүү дээ. Тий. Дензел алдчихж байгаа байхгүй. Тийм байна. За гэхдээ биш үү те Russell Crowe бусад бүх том шагналуудыг хүртсэн байна. Golden Globe авсан энэ киногоор. За SAG гэдээ авсан, BAFTA гэдээ бүгдийг авсан байхгүй. Тэгээ Оскар дээр юу н баг батны гэж хэлсэн. Тэгээд Оскар өөр саналтай байсан байна. За 3 дахь жилдээ дараалж нэр дэвшсэн гэж хэлж болно. Хэлсэн те. Олон удаа ингээд нэр дэвших тохиолдол байдаг л. За өөр онд ч юм уу те. Гэхдээ 3 дараалж дэвшнэ гэдэг чинь яг энэ үеийн жинхэнэ оргил үеийн байсан гэдэг хэлтгэж байгаа. Тийм ээ тий. Кино үзэж байхдаа Пентагон руу орж ирдэг хэсэг байдаг шүү дээ. Тэр хэсэгтэр орж ирэхдээ энэ хүн Оскар алдчихлаа гэж би бодсон байхгүй. Нэг тийм худлаа орж ирсэн. Яг нэг тийм чухал царайлаа л тий. Тий. Нэг тийм жоохон худлаа харагдсан байхгүй. Тэгээд ер нь за бүтггүй энээс болоод алдсан юм байна гэж би бодсон. Гэтэ хүмүүс ямар бодолтой байдаг юм бол бас бичвэл тий. Надад бол гэхдээ яг тэр хэсэг нь илүү тийм үнэнд ойрхон юм шиг. Би одоо жишээлбэл өөрөө
бага насны юу гэсэн фантастик гэсэн шүү дээ. Би ингээл том бол амар чухал ажлыг л амар нууцаар ингэж явж байгаа л те. Нэг газар орохтой яг тийм царайд ормоор байдаг гэсэн бохоггүй. Тэ бас нэг тэр нэг хонглын нэг газар руу ордон шүү дээ. Бас анх манай том ахыг дагаж ороод нэг газар руу ордог. Тэгэл амар орж ирэлцтэй бүх юм ингээл гайх болол те. Гайхч харж зогсчихсан бүх юм хэлж мэлээл тайлж мэлээл ингээд. Тэгээ тэр мөр бол яг л надаа ингээд гоё. Яг л би ийм л царайтай те юм айгуу тийм чухал сериосны царай гаргаад шүү дээ те. Нэг тийм хиймэл чухал сериосны царай. Фантастик царай. Шүү асаа хүүхдүүд уг нь би супермен болно гэж боддог байхгүй юу? Чи чинь би ийм царай гаргаад ийм ажил хийн гэж бодож исэн ба шүү Тий, дээ. тэгээ багасаа яг тийм яг л ийм мөрөөдөлтэй байсан би бол. За мөрөөдөл нь хүртэл өөр ах юм а та нар ч. За Akiva Goldsman-ыг зохиолыг бичиж байгаа гэж сонсонгуудаа манай Russell Crowe за би ерөөсө тоглох ёстой гэж шийдсэн баг. Энэ одоо юуг нь мэдчих яхна шүү дээ чадварыг. За Jennifer Connelly-гийн тухай ярихад Alicia Nash одоо манай эрдэмтний эхнэр бол жинхэнэ дээрээ латин гаралтай Эл Салвадор бүсгүй юм байна. За тэнгууд латин хүн тоглох хэрэгтэй гэд Salma Hayek-ийг бүр нэлийн сонирхоод бараг л гэрээ их шахажсэн байна. Гэхдээ зохиолын хувьд одоо жүжиглэлтийн хувьд Jennifer илүү тохирч байна гэж үзээд тэгээ Jennifer-т санал тавьсан ба. Бас зөндөө олон бүсгчүүд байсан. Ерөөсө бараг л 10-20 хүний нэр гарч ирж илээ энэ дэр. За ингээд ч нүдэ олсон Jennifer Connelly тоглосон. Энэ дүрээрээ манай Jennifer анхны Оскар авсан баг. За. Шилдэг эмэгтэй туслах дүрээр. За Paul Bettany гэдэг хүнтэй энэ кинон дээрээ танилцаад кино нээхээс хэдхэн сарын өмнө нээсний дараа ч илүү хормоо хийсэн гэдэг. Тэгээ одоо болтол хамт байгаа. 20 хэдэн жил болж шүү дээ. Тэгээ нэлийн доктортой юм ярилцаатай асууд байх нь. Энэ Холливуудын гэхэл ер нь бол салж сарнсан юмнууд их байдаг шүү дээ. Яг ингээд доктортой байгаа гэдэг бол ер нь маш ховор байдаг. Тийш дээ нэрээ. Jennifer Connelly бүр ягаад ч цаанаас нь гоё хүн тэгэд бүр юм харилцаан ч гэсэн юу тийм гоё юм доктортой байх юм те. Гайхалтай. За киноны зургийг Princeton болон Manhattan University буюу ийм хоёр сургууль дээр авсан юм байна. Уг нь Harvard-ын хэсгүүд нэлээд гардаг шүү дээ те. Гэхдээ Harvard-аас зөвшөөрөл хүссэн боловч өгөөгүй юм. Яасан гэсэн чинь 1977 онд нэг киноны зураг авалт хийнгээд тэр хавийнхаа бүр хүрээлэн орчныг бүгдийг өстө байхгүй болгосон гинэ. Мод энтрийн сүтгээд нэлийн муухай ажилласан юм. Тэгээ тэрнээс хойш энэ кино зөвшөөрөл өгөө болсон гэж. За тэр Harvard-ын зургийг болохоор тэр Manhattan University буюу Manhattan-ы сургуульд авсан юм байна. За маш олон алдаатай зүйлс байгаа. Бүрэн чагсаалт байдаг. Амьдралаас нь шал өөр байна гэж шүүмжлэхнэр ер нь нэлийн шүүмжилдэг. Гэхдээ кино бүтээгчд түүний амьдралаас сэтгүүлж ин чинь уран сайхны кино хийсэн. Одоо яг амьдралаар нь хийсэн кино үзмээр бол баримтат кино хийгээд тэрийг үзээрэй. Сэдвүүлсэн гэдэг байгаа шүү дээ. Тийм сэдвүүлсэн шүү дээ тийм. За нэг одоо юм дээр бүр амар шүүмжилдэг нь эн чинь тамхи татдаггүй анти смокер хүн шүү дээ. Яа тамхи татуулаад байгаа юм гэж. Бас загинсан байгаа шүүмжлэгч нар. Нэрээ тамхи татдаг үлээ тийм. Тамхи татдаг. Сүүлдээ бүр нэг сонирн болцсон байж байгаа. За спойлерт нөө. За тийм нэг ч одоо спойлдахгүй байхад ямар шалтгаан байхгүй энэ эртний киног. За яг наадах ч одоо би ярээ заяа. Спойлдахгүй байх одоо ёстой юм уу гэн хасаа. Яагаад тэгэхээр эртний кино байж болно. Гэтэ бидний хүүхдүүд энийг үзэн штэ. Тэнгүүд аав нь яриад үзсэн байж болохгүй штэ. Манай хүүхд чинь үзээгүй цоо шин киног үзэж байгаа штэ. Дөнгөж нодлон нээлттэй хийсэн юм шиг кино үзэн штэ. Тэнгүүд тэр хүмүүс зориулаад би спойлдахгүй байдаг юм шүү. Гэхдээ би бол ингэж бодоод байгаа байхгүй. Энэ кино ч юм бол айгүй дээр үеэс ингээд гарч ирсэн. Тэгээд одоо нэгээс нь ингээд бүх цаг үед ингээд яригдчихэд бүх цаг үед хүмүүс үдчихэдэг ийм кино. Тэгэл бүх цаг үед жижигэн мэдээлүүд явсараа ганц ч үзээгүй хүн байсан ч гэсэн ерөөсөө ингээд нэг нийлээд нэг том кино болцсон л байгаа. Толгой дотор аль хэдийн спойл нь суудсан. За тэгэж хэлж болох юм. Гэтэ бол би ярих дурггүй шүү. Окей. Чинь хараа олон сая доллар зарцуулаад манай хүүхдийг ингээд бишрээсээ ингээд гайхшаарсаа гэд кино хийсэн байхад аав нь очингуудаа наа чи мэдрэл матаа шүү дээ хэлж болохгүй. Гэтээ бас дээрэс нөө түүхэн киног бас спойлохгүй нэ гэдэг бас нэг жоохон сонин байгаад байгаа тийм. Тэр чинь аль хэдийн спойлдогдчихсан гэдэг өөрөө. Тэрэн дээр бол ста санал нэг байна. За Джон Нэш хин юм хардаг хэсгүүд байдаг. За гэхдээ эхлээд дандаа сонсдог. Хиний одоо найз нь орж ирэхдээ орилол орж ирдэг. Дандаа дууг нь эхэлж сонсоод дараа нь дүрсийг хардаг.
Тэнгүүд манай жинхэнэ Джон Нэш ч юм болохоор хий юм хардггүй байсан юм. Хий юм сонсдог байж. Тэгээд тэрийг бас оруулж өгч байгаа юм байна. За эхлээд сонсож байгаа. Энэ бол сонсдог байсан шүү гэдгийг гэж илтгэж өгч байгаа юм. Гэтэ ер нь бол бас тийм шизофрени дийл одоо юу яадаг дийлэнхтэй тохиолддог зүйл чинь бас харах штэ тий. Бас мэдээж сонсох hallucination гэдэг те хийм харах, хийм сонсох гэдэг юмнууд бол аюу төгөөмөлээд болохоор кинон дэр хардгаар нь хийсэн илүү тийм уран зохиол талаасаа илүү тийм сонирхолтой байгаад байгаа байхгүй тий. Яг үнэ тий. Сонсоод байвал чинь хүмүүс нэг сонирхгүй штэ. Хараад нэг багийг гарч ирээд байвал чинь гоё тий. Харин тий. За 3 хүн хараад байна гэж бодсон чинь маш олон хүн хардаг байдаг тий. Бүр ингээд юм бүтэн лабораторийн хүмүүсийг бүгдийг харж байгаа штэ. Тий. За тэгэхээр бол та бид бол 3 хүн гэж андуурдаг юм байна. Тийш штэ тий нэрээ. Пентагон дотор 4 хүн байж тийш штэ. За бас нэг гоё хэсэг байгаа. Энэ юу гэхээр охин гүйдэг. Тагтаануудын донд гүйдэг байхгүй. Тагтаанууд нисдэггүй. Нисэх ёстой шүү дээ. Тэгмээ Джон Нэш уг нь тэр ингээд хараад байгаа байхгүй. Гэтэ ингээд яагаад нисэхгүй байна гэж ерөөсөө анзаараагүй байгаа байхгүй. Гэтэ хий юм гэдгээ тэгсэн бол мэдчих байсан шүү дээ. Сүүлд мэддэг шүү дээ. Охин томроогүй байна гэд мэддэг шүү дээ тий. Тэр өстэй гоё хэсэг. Яг үнэ. Тэнгүүд чинь бүр өмнө мэдчих боломжтой байсан гэж найруулагч харуулж өгч чинь. Би энийг ингэж утсан. Одоо Джон Нэшийн тэр одоо шизофрен яагаад тийм айхтар баялаг байгаад байгаа учир нь тэр агуу тарих байгаад байгаа байхгүй бүр үнэхээр гайхалтай үнэхээр beautiful тарих байгаад байгаа байхгүй те энэ тарих шизофрентэй болчохороо бүр үнэхээр beautiful hallucination-уудыг өгөөд байдаг тэнгүүтээ энэ шизофренийг яаж даван туулсан арга нь айгүй сонирхолтой байхгүй ерөөсөө ийм тариа хэрэглээд имчилгээ хийгээд болохгүй болонгууд нь өөрийнхөө тархийг өөрийнх нь эсрэг ашигласан байхгүй тэнгүүд логик гэдэг зүйл чинь шизофренийг дийлж гин гэдэг юм гарч ирж байгаа амар сонир бохгүй те тэр охин томрохгүй штэ гэх нэг юм дугуй ингэж явж ирсэн л гинт хүй тэр охин томроогүй гэд тэгдэг үстэй те тэгээд эн чин би энэ имэр биш энэ тархийг өөрийг нь өөрөөр нь эмчлэх хэрэгтэй байна гэдгийг олж байгаа байхгүй энэ гайхалтай байсан амьдрал дээрээ тэгсэн юм байна харин тийм байлээ 70 оноос хойш им уугаагүй гэж харин тийм байл яг ингээд яг чиний хэлдгээр логикоор өөрөөр би ч мэдрэл мотой шизофрентай юм байна. Тэгвэл би өөрөө эмчилж чадна шүү дээ. Яг тэр beautiful mind тэр тарих чинь өөрөө тэгсдэг гэж байгаа. Тэр 59 онд анхны шинж тэмдгүүд нь илрээл ихсэн юм шиг байна л да. За. Тэгээд нэг 60 оноос 70 он хүртэл баг тэр чинь 10 жилийн турш одоо тэр кинон дээр гардаг бүх эмчилгээнүүдийг хийж байгаа. Тэр им ууж байгаа. Тэр нэг инсулины шок эмчилгээ одоо монголчууд их ярьдаг та шок эмчилгээ энэ төр гэдэг те. Шок эмчилгээнд орон шок эмчилгээний юу мө гэж ярьдаг. Тэр чинь яг тэр кинон дээр гарч байгаа нөө тогоор ингээл зохиолал те. Инсулин тариал ингээл жижигнээл ингээл айгүй зовлонтой тэр эмчилгээг 10 жилийн турш хийсэн байгаа хөөе. Тэгээд юусоо тийм юу гараагүй одоо ахиц гараагүй. Тэнгүүт одоо мань нөхөр бол за боли эн чинь нэг тархины сэтгэх чадварыг байхгүй болгоод зүгээр нөө миний шизофреник дарахаас гадна нөө тархины чинь genius зэн дарчиж байгаа хөөе те. Тэгээ юм хүн бодож чадахгүй толгой дотор нь өөр дотор нэг юм байгаад идэг. Тэр агуу Нобелийн шагналтай математик дотроос нь ингээ гарч ирэх гээд идэг. Таанч тэрийг ингээд имээр дараад ангууд өөртөө таалагддаг юм шиг байна. Тэр яг хуу тэр нууц мууцаар байдаг бол нууцаар уухаа болдог бол бас сонирхолтой юм байл л дээ. Сүүлд тэр юун дээрээ хэлсэн байсан найруулагч та энэ хэсгийг нэг оруулаад хэрэггүй юм биш үү? Ягаад гэвэл нөө хүмүүс бас ингэж юу ачих. Би бол үннээ хэлье те. Би бол яг тэгсэн те. Яг ингэж үнэхээр би хэрэглэмээргүйсэн. Гэхдээ энэ өөр бусад хүмүүс ингэж байвал би ингэж тэр бол маш буруу гэд энийг оруулахыг аль болох дэмжихгүйсэн. Тийм юм байл. Манай Джон Нэш өөрөө. Гэтэл тэр чинь уран сайхан талаас бол тэгж оруулах нь илүү тийм сонирхолтой гоё байгаад байгаа байхгүй юу? Тийм яг үнэ. За би ингэж бодсон тэр хин юм сонсдог хардаг байсан бол эвгүй. Сонсдог нь жоохон даваа тал юм уу юу гэх юм те. Энд чинь эдгэрт нь ингэж тийм болоод шүү дээ. За энэ чинь би хин юм сонсоод энэ хажууд хүн байхгүй. Тэгээ хин юм сонсож байгаа тодорхой. Тэгэхээр би одоо энийг ингэж хэмчилнэ гэдгээ одоо ингэж шийдэж чадчих байгаа байхгүй. Тийм ээ. Хараад байвал чинь за би энийг хараад байна. Энэ Алиша харж ийн үгүй юу гэд эргэлзээд энэ чинь сонь багхгүй хэцүү шүү дээ те. Тэр Нобелийн хорооноос нэг хүн хурж ирээд яасан ч гэдэг гоё нэг оюутнаа зөксөж энд хүн байна уу гэдэг. Чи энийг харж байна уу гэсэн. За кинон дээр нэг гоё сонирхолтой юм гаргаж байгаа нь алсын удирдлага харуулдаг. Эд Харристай уулзчаад Эд Харрис чиний зурагтаа удирдлагаар хасаачдаг байхгүй. Тэгсэн тэрийг авч энэ чи
гой санаа байна шүү дээ. Тийш нэрээ. Тэр чинь өөрийнх нь санаа байгаа байхгүй. Тийш дээ. Тийш. Тийм. Өөрөө удирдлага хараад яаж ажилт юм бол гэдэг гайхаад байгаа шүү дээ тэр чинь. Тэнд чи өөрөө удирдлага санаачилсан болж таарад байгаа байхгүй. Хийм хараад. Тийм. Лаг гой санаа хий харсан байж тээ. Тийм яг үнэ. Энэ тэр хэсгийг харж байгаа. Ямар гоё найруулагч нэрээ тасархаа гэж бодсон. Тийм бай. За киноны зураг авалтыг 90% зохиолын дагуу авсан. Яа тэгэхээр Russell Crowe-ийн жүжиглэлтэнд дэм болох зорилгоор энэ тэндээс наваад ивэл эн чинь ирүүл байж байгаад ингээд шизофрен ингээд хүндрээд явж байгаа шүү дээ. Тэгэхгүй гинт ирүүл байж байгаад гинт хүн шизофрентэй болоод буцаад ирүүлүүлээд энд одоо юу их жүжигчдээс их юу шаардна. Стресс их юм уу юу гэх юм. Тэр хоёр төрөлтийн жүжиглэлт гарах гэдэг шүү дээ. Баян ингээд солиод ивэл хэцүү баг. Тэгээд дээрэс нэг нүүр хувиргалтын дээр бас их дэм болсон гинэ. Ингэж 90% зохиолын дагуу зураг авах. Би хэмжээнд ч гэсэн өөрчлөгдөд байгаа шүү дээ. Russell Crowe чинь. Эхлээд гладиатор байсан надад ч сүултээ бүр юм шилжижсэн юм болсон байдаг шүү дээ. Тийм байна. Тийм. За, жинхэнэ амьдралаас ялгаатай хэсгүүдийг одоо дурдах юм бол эхнэр нь шүү дээ. Энэ хоёр ч 2 удаа гэрэлж исэн юм байна. 61 онд илүү 63 онд баг. Энэ хоёр чинь салсан гинэ. Яг нөгөө өвчтөй болоод ингээл хэцүү болоод ингээд ирж байгаа шүү дээ. Тэгвэл 63 онд салсан. Гэхдээ тусдаа байгаагүй юм. Нэг гэртэл цуг байгаад байсан. Одоо байнга ингээл халамжлал асраал гэсэн үг байна. Тэгээд салчаад одоо цаасан дээр бол салчаад тэгээд асраа байгаадсан юм шүү дээ. Тийм байлээ. Бас ямар гоё юм бэ те. Тийм Алиша Нэштм шүү дээ. Өөрөө бүр тийм ирээдүйтэй физикч байж. Гэхдээ нөхрийнхөө ажлыг дэмжиж аль нэг нь хоошоо сууж гэр орны ажил хийх хэвээр. Тэнгүүд нөхрийгөө дэмжиж өөрөө би хоошоо суугч нь болё гэд. Тэгээд одоо өөрийнхөө карьерийг орхиж ирсэн юм. Бүр физикч байсан ямар. Ирээдүйтэй физикч гэж байгаа шүү дээ. Маш мундаг байсан баг. За 63 онд салсан хосууд маань цуг байсаар 2001 онд дахин гэрэлтэй батлалсан. Харин тийм гэсэн тийм 40 жилийн дараа. Тэр чинь юуныхын дараа юм шиг үлэн шүү дээ. Тэр ер нь өвдөж эхлээл за ингээд чи баг намайг надтай ингэж амьдралаа дуусгаа яах мах бол гэж бодвол салсан байлгүй. Эсвэл асуудлууд үүсэл тэгэл салсан баг. Тэгээ имчилгээч явж байгаа л бүтлгүүтэл инээ тэр гэж явж байгаа. Сүүлдээ нэг юм 10 жил юм хэрэглээд болонгуудаа дахиад нэг 10 жил болсны дараа бол ингээд нэлийн тэнкрээд тэгээд ер нь бол ажлаа карьераа эргүүлж хийсэн. Одоо эргэж карьертаа эргэн эргэлт хийсэн. Гэхдээ тэрэн дээр бас амьдралдаа эргэлт хийж штэ тий эхнэрээ бас бусааж аваад тий амьдралаа эргүүлж олж авч байгаа. Тэгээ бодит амьдрал дээр. Кинон дээр үл яг тий салж байгаа нь бол гардгүй штэ тий. Салж байгааг бол шууд алгассан юм билээ тий. За хоёлаа хоёр дахь хамтран ажиллагчаа танилцуулъя. Үрждэг сар хариултаа хадгалъя худалдаа хөгжлийн банк манай нэвтрүүлэг ивент итгэж байна. За бид нар нэг худалдаа хөгжлийн банкны хэлбэр хуримтлал гэдэг үйлчлэгийг танилцуулж ирсэн шүү дээ тий. 4 төрлийн арга байдаг гэдээ танилцуулж ирсэн. За тэгвэл энэ сард тэр 4 төрлийн үйлчлэгээний хамгийн хэлбэр нь болох хариултаа хадгалын үйлчлэгээр олсон 25 мянган төгрөгийг худалдаа хөгжлийн банкныхан үржүүлээд 50 мянган төгрөг болгож өгч байгаа юм байна. За чи одоо ингээд өөрийнхөө ингээд хадгаламжинд мөнгө хийлээ баяр хүргье. За ингээд чамаа ингээд 25 мянган төгрөг оромтлуулсан учраас бид нар чамааг урамшуулад 50 мянга болгож өгье гэж худалдаа хөгжлийн банк шийдсэн байна. Бид нэрийг бүр эрхлүүлчих тооцох байна. За хөтөлбөрт хэрхэн хамрагдах вэ гэвэл худалдаа хөгжлийн банкны харилцагч биш бол эхлээд доор гарч байгаа QR кодыг уншуулад TDB онлайн аппликейшн татж аваад харилцагчаар бүртгүүлчихнэ. За TDB онлайн аппликейшн ашиглаад 6 сар ба түүнээс дээш сарын хугацаатай хадгаламжийн дансыг нээгээд за TDB онлайн аппликейшн ашиглаад харилцах дансаа бас нээх юм байна. За тус харилцах дансан дээрээ худалдаа хөгжлийн банкны Brito Visa карт, Mastercard гэх мэт хүссэн бит болон виртуал картуудаа захиалах юм байна. За энэ аппликейшн хэлбэр хуримтлал цэсийн хариултаа хадгаллыг үйлчлэгийг ашиглан карттай харилцах дансаа 6 сар ба түүнээс дээш сарын хугацаатай хадгаламжийн данстай холбоно гинэ. Захиалсан картаа. За ингээд урамшууллын хугацаанд хариултаа хадгаллын үйлчлэгээр цуглуулсан нийт дүн 25 мянган төгрөг хүрэх юм бол за худалдаа хөгжлийнхэн маань тэрийг чинь 50 мянган төгрөг болгож өгөх юм байна. Энэ гэдэг нэг л удаа үржүүлж өгөх юм шүү. За ингээ юу яа та бүхэн доор гарч байгаа QR кодыг уншуулаад бүр дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой юм бүр гойгоо үйлчлэх нь зөндөө байгаа. Чинь ингээд бид нар хоримтлал үүсгэх гэж ямар ядаргаатай үйлдэл байдаг байлаа та тийм.
хоримтлын дансны хэлгэндээ тэрэн лүгөө очоод мөнгө хийн, тэрэн данс руугаа мөнгө шилжүүлнэ гэсэн бүүн ажил болдог байсан бол одоо чинь зүгээр л юм хөдөлтөж аваад хариулт гарангууд тэр чинь хадгаламжруулж хийж идэв гэдэг чинь. Өдөрт бид нар хичнээн төгрөгнөр хичнээн одоо худалдаа авалт хийдэг байлаа. Онлайнаар хийсэн чинь ядаргаатай юм шүү дээ. Гараараа хийн гэвэл бас бүтэхгүй өөртөө сервис ирж чадахгүй шүү дээ. Тийм шүү дээ, тий. Тэр бэлгэний хэлс айгуу гоё нөө багада бид нар чинь ээж аваахаа бүхэл мөнгийг барайл дэлгүүрлэг өгдөг байсан. Ээж явнаар бол те. За хариултаа өөртөө үл те. Хариулт хэрэггүй гэж орхиж байгаа шүү дээ те. Ер нь нэгэсэндээ өөрөө типлээд байгаа юм ба та. Хариулт хэрэггүй өөртөө үлдээ гэдэг байгаа шүү дээ. Тэнгүүт нь банкнаас нь ямар мундаг юм бэ гэдээ оромшуулж өгöd нэг эцэг их нэрэл хүүхдээ одоо хадгаламжинд гэж сурах гэж санхүүгийн сахилга баттай болох гэж ийм оромшуул ашиглана гэхээс одоо би гайхаал. Банк нь одоо тэр хүмүүст өржүүлж өөрийнх нь мөнгө шүү дээ тэр чинь байгаа нь бол. Тийм. За ингээд кино түүх нэвтрүүлгийн өнөөдрийн дугаарыг Хөдөлთა хөгжлийн банкныхан ивент тэтгэлээ. За баярлалаа. Баярлалаа. За кино руу эргээд ороход за Нобелийн шагналыг ганцаараа авдаг кинон дээр. За тэгэхэд л үгүй юм байна. Гурвал авсан юм. Энд дээд тал нь 3 хүн хамтарч авах хэрэгтэй тий. Тэгдэг. 3 хүн ширэлдэг. Тэрнээс дээш болохоор болтгоо тий. Тий. Ер нь 3 л аваад байдаг. За Нобелийн шагнал авахдаа манай хүн за баярлалаа гэж хэлээч хүн байна ерөөсөө. Ерөөсөө толгоо бүхэлгөл талархстай илэрхийлээд тэгэл гарч явсан гинэ. Уг нь үг хэлээд идэв шүү дээ. Маш гоё үг хэлээ тий. Яа бүр өөлтөл хэлдэг шүү. Харин тий. Налчуурыг гаргаж ирээл үнэлж харин тий. Илгийг авдаг шүү дээ. Гэтэл яг жинхэнэ үйл ажиллагаанд тийм болоогүй. Гэтэ кинон дээр л тэр бас тасархай гаргаж өгсөн. Яг тэр Джон Нэш жинхэнэ амьдрал дээр их нэртэй тэгж баярлсан сэтгэлээ илэрхийлэх байсан болов уу гэдгийг кинон дээр нь гаргаж өгсөн байна. Тийм ээ тий. Маш гоё гаргаж өгсөн. Тэр эдийн засгийн Нобель гэдэг. Уг нь бол энэ чинь Нобелийн шагналд байдаггүй юм баггүй юу? За. Тий. Үндсэн бол дандаа л нэм байгалийн шинжилгээ ухаан ч юм уу нөө инх тайвны энтер гэл шагналуудаа уран зохиолын энтер гэсэн нэг 6 төрөл байгаа гэдэг. Энэ бол 7 дахь буюу нэг альбан бос ийм төрөл гэдэг. Ер нь бол ийм 68 онд санаачлагдаад нэг банкны угаалга 300 жилийн хойгоор нэг Рикс банк гэдэг нэртэй газар 300 жилийн ойдоо зориулаад бид нар нэг ийм Нобелийн шагнал чинь шинэ ийм номинац нэмээд тэгээд шагналыг бид нар үгийгээд тэгээд 69 оноос олгож эхэлсэн юм байна. Тэгээд альбан бусаар олгож эхлэе. Ягаад тэгэхээр дандаа юм байгалийн шинжилгээ ухаан байгаа дээ штэ наа чинь. Нэг нийгмийн шинжилгээ ухааны юм оруулж ирээд байгаа. Хоёр талаар Нобелийн хорооноос бид нар чинь математикчд ерөөсөө шагнал өгдөггүй. Тэгэхдээ бид нар нэг юм нууц эдийн засаг гэдэг нэрийн дор математикч шагнал өгөөдэй. Ягаад тэр чинь ихэнхдээ математикч таахна. Ер нь Джон Нэш чинь бол математикч штэ. Тийм штэ. Ер нь эдийн засагч нэ дээр бол биш. Яг нь цэвэр математикч бүр математикийн аюул тийм чухал асуудал шийдсэн эдийн засагт хэрэг болж таарсан байгаа даа байхгүй. Тийм болохоор математикийн салбарынханд ер нь нууцаар өгдөг. Нөгөө талаас бол байгалийн шинжилэл дандаа өгöd байгаа. Нийгмийн шинжилгээ ухаанд яагаад өгж болохгүй юм бэ гэдэг талаас нь өгдөг юм альбан бос шагналаа боддог. Энийг нь авсан. Тийм. Зүг. Тийм математикчэрнээ эдийн засгийн шагнал авсан гэхээр бас гайхаадсэн. Тэгэхдээ яг тэр банкуд тэр түүний гаргасан game theory Nash's equilibrium юу лээ? Тийм. Ийм нэртэй Нэшийн тэнцэл гэдэг байгаа шүү дээ. Тэнцвэр гэдэг тийм. Энүүгээрээ авч байгаа шүү дээ. Тийм үнэхээр гайхалтай зүйл байсан энэ бол. Энэ юу яг ямар учиртай юм бэ? Энэ тоглоомын онол гэдэг бол айгүй тийм чухал одоо орчин үеийн бидний эдийн засагт бол хамгийн чухал зүйл байдаг. Энэ улс орнууд хоорондоо эдийн засгийн харилцаанд яаж орох вэ гэдэг бол ерөөсөө ингээд цаанаас нь хин нэг ингээд бичээд өгсөн зүйл биш байхад эдгээр яаж хэлэмээ олцоод байдаг вэ гэхээр ерөөсөө энэ тоглоомын онол гэдэг. Тэгээ тоглоомын онол нь анх нөгөө фон Нойман гэдэг хүн гаргаж ирсэн байхгүй юу? Энэ Нэш ч гэсэн өөрөө бас фон Нойманы нэрмжит чиглэлийг авсан байдаг. Нэг сонирхолтой. Тэгээд фон Нойман гэдэг хүн тоглоомын онолыг гаргахдаа ер нь л математикийг л ер нь гаргаж ирээ. Ер нь өрсөлдөөний онол байсан яг нь бол. Өрсөлдөөний онол гэдэг юм гаргаж ирээ тэрүүгээр анх шатар ийм рулет мэт ийм тоглоомнуудыг юу байх гэ. Одоо рулет биш нэ покер гэдэг тоглоомнуудыг гэж тэр онолоор математик загварчлах гээд ингэж явж байгаа тоглоомын онол гэдэг нэртэй болцсон юм байл. Уг нь бол өрсөлдөөний онол байх хэвээр. Тэгээд эн чинь болохоор арай нэг жоон зөөлхөн байсан байхгүй наа фон Нойманых нь болохоор бүгдээрээ те шатар тоглоод хин нэгэн те одоо ер нь цаа дайн хийлээ гэж бодъё л да те тэгвэл хинч ялагдахгүй байх ганц одоо арга бол ерөөсөө дайн хийхгүй байх байхгүй те тэгэхээр хинч ялагдахгүй байх арга бол ерөөсөө шатар тоглохгүй байх байхгүй анханаас покер тоглохгүй байх байхгүй хинч мөнгө алдахгүй байх арга бол ерөөсөө покер тоглохгүй байх ийм нэг сонирхолтой сонин ийм гаргалгаа гаргаад ирсэн байжсэн гэтэл нээш гарч ирэнгүүтээ гүй наад чинь яг математик талаас бол юм тэр бие үндэ итгэх
бие биендээ найдах, бие биенийгээ одоо хүлээн зөвшөөрөх гэдэг юм байхгүй. Математикаар над чинь загварчлах боломж байхгүй. Тийм болохоор ийм юу байх хэвээр юу гэдэг үлээ анарх байх хэвээр. Тийм болохоор ийм одоо юу гэдэг төрөмгийн тийм тоглоомын онол гаргаж ирсэн байхгүй. Тэгээд нээшийг харуулдаа ихэнхдээ л дандаа ингэж бие биенийгээ бухдаг, ийм бүтэхгүй юмнууд хийдэг, дайныг бол заавал хийдэг, хийхгүй байх боломж байсаар үдэл заавал хийж таардаг. Нэг шоронгийн дилемма энэ төр гэл янз бүр юм байдаг. Тэр гихчлэн одоо энэ тоглоомын онол гэдэг зүйл бол эдийн засаг тэгээ дээрээс нь шүү энэ математик дээр ичсэн биологи энэ төр дээр одоо хөвслийн онол дээр хүртэл маш олон салбарт ингэ хэрэглэгддэг юм үндсэн геометрийн бодлого байхгүй. Юм хавтгайн биш геометрийн юм бодлогыг ботцсон чинь нөгөөд нь эдийн засагт хэрэглэгдээд тоглоомын онолд хэрэглэгдээд ингээд бүр ингээд одоо орчин үед нөө яг киноны төгсөл ер нь гардаг штэ. Энэ одоо орчин үе хүртэл одоо хүртэл бид нар эдийн засаг дээр нээшийн энэ тоглоомын онолын нээшийн тэнцвэр гэдэг юмыг эквилибриум гэдэг юмыг ашиглаж байна гэдэг. Тэ кинон дээр бас харуулдаг штэ. Нэг ангийнхаа хүүхдтэй ч үлээ. За хүүхд л гэдэг. Тэрнтэйг ингээд тэр чи ямар тоглоом бэлээ? Нэг хөлөг тоглоом тоглодог штэ. Гоо даам тий. Тэгсэн чинь хожигдчиход нэг үглээд идэг штэ. Би төрүүлж нүсч штэ. Би яга очихгүй. Энэ хэсгөө гэл тий. Энэ тоглоом чинь юу юм бэ? Алдаатай байна гэд. Тоглоом руу бухаад тэгээд явдаг штэ. Бараг тэндээсээ энэ тоглоомын онолгоо санааг олж байгаа гэд. Тэг яг үнэ. Гэтэ тэр Принстоны их сургуульд сурж байхдаа ингээ олж байгаа шүү дээ тий. Тэр ер нь багасаа цаадчих юм бол айгүй тийм ер нь genius гэдэг нь тодорхой байсан. Өөрөө ч тэрийг мэддэг. Би бол genius гэдэг айгүй тийм бие төвтэй тийм нөхөр байсан байна. Айгүй дээрэнгүү байрэнгүү тийм хачин л нөхөр байсан байна л да. Би бол агуу гэлтэй. Тэгээ нөгөө найзууд нь хүмүүсээ агуу Джон Нэш гэлтэй. Нөгөө тоглоомд хожигдоо явчихсан гот нь. Тэгээ өөрөө юм тоглоом зохиож тоглодог. Янз бүрийн жижиг сажиг юм багасаа л ингээд тоглоомоо зохиогоо тоглолцдог юм байсан юм. Тэгэхээр нөө математик дээр чинь болохоор миний тоглоом одоо энэ шатар шиг альсгул гоо дам шиг юм баланстай гэж одоо тоглоом гэж юм баланстай байх хэвээр. Хин нэг нь шууд цагаан эхэлж нүүсэн нь хождог байх юм бол тоглоом биш шүү дээ тийм баланстай байна уу юу гэдэг нь шалгахын тулд математик заавал хэрэг болдог. Тэгэхээр ингээ багасаа л өөрийнхөө зохион бүтээсэн тоглоомнуудыг баланстай үгүй шалгах гэж ингээ тийм математик том юмд хэрэглэсээр бол ер нь том болоод тэр тагтаануудыг альсгул нэг залуучууд нэг эмэгтэй дээр очдаг олон ус нүстик чинь ингээл уярах гэдэг байгаа энэ тэр чинь ингээд баг ингээд бөө юм бодож хагаад хажууд нь баярлаа гэж яваад байдаг шүү дээ нөгөө хүүхэн гайхаад тэр хүүхнээс олж ер нь баг юу нэ тэр чиглээ докторээс идэв мэд тэр хүүхнээс авдаг шүү дээ. За нэг юм байгаа юм аа. Зүүд байдаг шүү дээ. Зүүд бол бидний далд ухамсар гэж хэлж болно. Бид нар зүүдэндээ маш гоё кино зохиол бодож чаддаг. Тэг маш гоё санаануудыг бас бодож чаддаг те. Гэтэл бид нар эрүүл хин сэрүүн бахта хизээч тэрийг тийм боддог. Тийм бодохооргүй юм зүүдэндээ гэж зүүдэлж чаддаг шүү дээ. Тарих өөрөө. Тийм. Тэнгүүд энэ хүний тэр hallucination одоо тэр хин юм хараад байгаа сонсоод байгаа юм. Энд чинь сэрүүн бахта зүүдлээд байгаа юм шүү. Тийм биш үү? Тийм. Нүг гой санаанууд чинь бидний зүүдэнд авдаг санаануудыг нүүн чинь эрүүлтэй аваад байгаа юм шүү. Тийм ээ тий. гэж бодсон юм. Наа чи гоё юм байна. Бүр өстой сонирхолтой юм байна. Нэр зүүдэн дотор бид нар ерөөсө бодтой үгүй юу гэж бодож чаддаггүй шүү дээ. Яг жинхэнэ ертөнцийг одоо яг л ингээд симуляцлаад гэх юм уу те. Биднийг өөр ертөнцид аваачсан, өөр бодит байдалд аваачсан. Бид нар тэр зүйлийг бодит гэдээ бодсон. Сэр хүртлээл тэвэждэг. Хэрэг нэг бид нар чинь баг 90% мартдаг гэдэг байгаа шүү дээ. Мартдаггүй байсан бол бид нар маш гоё юмнууд шинэ бүтээлүүд ч юм уу, шинэ кино санаанууд ч юм уу те. Дэлхий шал өөр байх байсан баг. Тийм шүү дээ. Мартдаггүй байсан бол. Тийм. Гэхдээ бас бид нар шал өөр байх. Айгуу тийм гонигтай ч байх байсан билүү. Бас нөө мартах гэдэг чинь тэр хүний сэтгэл зүг хамгаалах амар том механизм юм шиг байгаа шүү дээ. Тийм. Мартах бол хүн төрөлхтний хамгийн том бэлэг гэдэг. Яг үнэ. Мартдаггүй байсан бол нэрээ. Бүх зовлон шаналлаа санана гэдэг чинь амар шүү дээ. Яг үнэ. За киноны маш гоё сэтгэл хөдлөсөн нэг хэсэг гардаг. Тэр бол нөө бал тавьдаг ширээн дээр тийм үйл явдал бас болоогүй юм. Тэгээ Принстонд ийм одоо юу байдгүй уламжлал байдаг юм уу гэсэн ч үгүй тийм эзэж байдгүй. Тэр кинон дээр гоё болох гээд одоо оруулж өгсөн. Гэхдээ бас энэ одоо сценараа юг харуулж байна гэхээр энэ хүнийг бүхэн ингээд хүлээн зөвшөөрсөн. Энэ хүний агуу гэдгийг хүлээн зөвшөөрсөн гэдгийг энэ одоо pen ceremony гэдэг юм л та. Үүгээрээ ингэж найруулагч маань харуулж өгсөн ба. Символик байдлаар харуулж шүү дээ. Байдгүй байсан юмыг. Тийм. Тэгэхгүй John Ashlag гэдэг 10 багаар хэлүүлснээс зөв балаа тавьчихвал бүгдээрээ гоё. Өрмөц аргаар илэрхийлж шүү дээ. Гоё илэрхийлж болж байна.
За энэ хүн маань Джон Нэш маань 1994 онд Нобелийн шагналыг хүртсэн байгаа. Райманы биш $1 сая 7 асуулт байдаг. Чи ярьжсэн шүү дээ. Энийн нэг нь одоо манай Джон Нэштэй холбогдож байгаа. Тий, яг үнэ. Энэ юу вэ? Энэ түрүүн хэлсэн шүү дээ. Энэ бол математикийн салбарын бодлого. Тэр цэцмэ геометри юм багхгүй юу? Бид нар бол бүх юмыг анханасаа нэг Евклидээс хойш юм хавтгай гэж боддог байсан. Геометри бол юм хавтгай дээр байх хэвээр. Хавтгайн геометри гэж боддог байсан бол сүүл тэр Риман гэдэг хүн бүх юм хавтгай байгаалгүй юм уул толгод байна шүү дээ. Энэ чинь байгаа үстэй чинь ягаад дандаа хавтгай гэж бодоод байгаа ингээд ер нь Риман тийм юу гаргаж ирсэн байхгүй юу? Ийм геометри гаргаж ирсэн. Гэтэ бол энэ долоон бодлоготойгоо холбогдохгүй. Долоон бодлогод дунд ингээд тэр Риман гэдэг хүн чинь шал өөр анхны тоотой холбоотой юм хийсэн ч гэсэн тэр Риманы геометри нь ийм хавтгайн биш геометри байсан. Тэнгүүт тэр хавтгайн биш геометр дээр юу гэдэг тэр хамгийн хонхор ёроолыг олох, хамгийн өндөр цэгийг олох гэдэг юм бодлогод байдаг. Одоо уулын ороо альсгүй жалгын ёроолыг олох гэдэг бодлогод байдаг байхгүй юу? Тэр бодлогуудыг л ер нь бодох аргачлалыг нээсэн гэсэн үг. Тэгээд тэр аргаа нээсэн байсан чинь одоо ингээд ийм одоо идеал тийм юм одоо тоглоомын онолыг бол тэгж үзэж байгаа юм л да. Бас ийм уултай, ийм хонхортой уулан дээр байх юм бол илүү өндөр ашиг гэсэн үг. Хонхо доошлогдсон одоо ингээд ашиг нь багасна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр бид нар хамгийн өндөр ашигтай газар хаана байх вэ гэхээр уулын орой дээр байх хэрэгтэй. Тэгээ уулын орой хаана вэ гэдэг геометрийн бодлого чинь энэ тоглоомын онолын хамгийн ашигтай зэг хаана вэ гэдэг бодлого болоод хуургаад ингээд ботчих байгаа байхгүй. Тэгээ ерөөсөө эн чинь яг л тэр хувьслын онол дээр ч гэсэн яг адилхан уулнууд байдаг. Хиймэл оюухан дээр ч адилхан уулнууд байдаг. Бүгдэнд нь Джон Нэшийн энэ одоо дифференциал геометри гэж нэрлэдэг байгаа. Ийм хавтгай биш ийм морис ари уул толгоцтой газраас бид тэрэн дээр яаж геометри бодох юм бэ? Яаж гурвалжин дөрвөлжин бөөрнхийгээ тавих юм бэ гэдэг асуудлыг Нэш шийдсэн гэсэн үг байхгүй. Яа, надад сонссон шууд математикч болмор ч юм шиг санагдав. Гэхдээ Нэшийн тэнцвэр гэдэг айгүй тийм хачин байт. Яг нөө түүцэр чи явахад айгүй гоё байдаг. Ягаад түүцүндэг газар шамбарлцсан байж гэдэг айгүй хачаа асуулт байхгүй юу? Оо тийм шүү дээ. Тийм. Бүгдээр ингэ шамбарлцсан. Уг нь жигдгийн ингээд харахад байрлсан бол бидэрт айгүй ашигтай өөрсдөнд нь ч ашигтай байхгүй. Бид нар өөрхөн газараараа үйлчлүүлээд бүгдээрээ л ашигтай байна шүү дээ, тий. Гэтэл бүгдээр нэг газар шамбарлцахаар бүр холоогоо нөхдүүд нь хурж ирэхээс залхуураач юм ашиг нь багсан нийт шиг. Гэхдээ одоо яадаг вэ гэхээр бухдаг байхгүй. Бүгдээр хоорондоо ижлэгэн тэнцвэр зайтай байцгаая. Тэгээд ингээд гоё түүцийнхээ үйл ажиллагаа явуулцгаая гэж хоорондоо тохиролцоод маргааш өгтөнд бүгдээр төвд нь очичдаг байхгүй. Ягаад тэгэхээр хамгийн өндөр ашиг тэр төвд байгаа даа байхгүй. Тэгэхээр төвд нь очин. Тэнгүүд нэг нь бухж байгаад нөгөө бус нь бүгдээрээ бухна. Тэгэхээр яг нөө уулын ороогоор ингээ явж ангууд чинь нэг уулны уг нь бол илүү өндөр ашиг байх боломжтой ч гэсэн математик дотор биеиндээ итгэлцэл гэж байдгүй, биеиндээ найдах боломж байдгүй гэдэг утгаар нэг шийдэлт бүгдээр өгдөг. Тэгээ өглөө босоход бүгдээрээ яг нэг төв дээр хүй чи энд юу хийж байгаа юм бэ? Чи энд байхсгүй үстэй. Чи өөрөө юу хийж байгаа гэдээ бүгдээрээ төв дээр олдсон байж. Яг юм уу ч яг адилхан байдаг. Улс төрийн сонгуул Монгол мөрийн хөтөлбөрүүд ягаад бүгдээр адилхан байгаад байдаг. Тэгээ нөгөө нэг санал хуваах моох гэлдэгдэн шүү дээ. Бүх юмнууд яг адилхан. Ерөөсөө л дандаа энэ тоглоомын онлоор явдаг. Улс төрийн дайны энэ бүх шийдвэрүүд хоёулаа бол ерөөсөө ингээд хоорондоо зөвшөлдсөх шаардлага байхгүй. Тэ хоёул инкүү тэхүү ингээл та тэгэлэг зөвшөлдөх шаардлага байхгүй. Гэл эдийн засгийнхаа хідэн нөгөө хөвсөгч гээд байгаа шүү дээ. Тэр хөвсөгчүүдээ орлуулаад ботход яах ёстой гараад ирдэг. Хоорондоо дипломат харилцааны уулзлыг шаардлага байхгүй. Ямар шийдвэр гаргах нь тодорхой гэсэн. Нэрээс Нобель авахаар юм байна. Тийм байна. За кинон дээр нэг гайхалтай өгүүлбэр хэлж байгаа. Энэ бол үнэн. Сэтгцийн хувьд эрүүл байх цорын ганц арга бол багахан хэмжээний галзуу байх хэрэгтэй гэдэг. Би нэг бол яг үнэн гэж бодож байгаа. Үнэн. Тийм. Байнгын галзуу биш байгаад байж болохгүй шүү дээ. Хаяа галзуурч явах хэрэгтэй. Энд чинь ямар стресс байгаа л. Ямар нийгэм бэлээ. Тэнгүү тэр тунд жоохон галзуурч стресс ч юм уу ингэж ил гаргаж иж бид нэр эрүүл байх юм болцоотой гэж бодож байгаа. Наадад чи саний уулаар тайлбарлахад амар гоё заяа. Ингээ уул руу ингээ дээшээ явж гингууд нэг жижигхэн уулын ороо дээр очиж гацчихдаг байхгүй. Чи дээшээ л яваад байх юм бол нэг юм уулын ороо дээр очиж гацчих шít. Гэтэл жоохон доош явж үзэх юм бол бүр том уулын ороолоо дээшээ гарах боломжтой байна. Гэтэл бид нар энэ уулан дээр очиж гацсан байждаг. Галзуур бол өшөө жоохон доошлж үзэх байхгүй. Тийм байна, тийм байна. Тэгээд өөр том уулын ороолоо гарч олно гэсэн. Яг тийм байна тий. За, Джон Нэш болон түүний эхнэр хоёр Алиша нар 2015 онд автомашины ослоор амиургацсан. Энд чинь яасан гэдэг вэ? Тэр ер нь
цаад ч юм бол Нобелийн шагнал гэдэг чинь математикч төгдгүү гэдгээдсэн шүү дээ. Математикч төгөх гээд эдийн засгийн Нобелийг зохиоцсон гэдэг шиг. Гэхдээ яг жинхнээсээ яг Нобелийн шагналтнууд дундаа бол үгүй математикч дундаа бол яг Нобелийн шагнал гэж хэлж болохоор хэд хэдэн шагналууд байдаг. Тэдний нэг нь Абель аахгүй. Абелийн шагнал гэж байдаг. Филдсийн шагнал гэж байдаг. Абелийн шагнал гэж байдаг. Абелийн шагналыг яг энэ юугаар хүртсэн байдаг. Одоо энэ дифференциал геометрээр яг математикийн салбартаа жинхнээсээ өртөж штэ. Одоо эдийн засаг биш жинхэнэ ажиллаараа өртөж гэсэн шүү дээ. Авах хэвээр шагнал нь яг тэр ихгүй Абелийн шагнал байсан. Тэгэд Абелийн шагнал авчаад тэгэд нутаг руугаа буцаж ирээд онгоцоороо буучаад гэрлүүгөө ингээд таксижсэн байгаа. Тэгээд осолд ороод их нэртэй гацуг. Шагналаа барьц явж хагаад ингээд нас орсон. Амар. Тийм хэр харамсалтай тийм хэрэг болсон. Тэг их нэртэйгээ энэ хоёулаа шитгэцсэн байгаа юм шинэс. Нөгөө жолооч нь бол яачгүй. Тэгээд яаж барьж явсан. Мэдгүй энэ хоёр бүсгүүч явж байсан багтгүй. Артын суудлын дээр юу нь бол бүс зүүдгүй шүү дээ тий. Энэ манай хоёр бүсгүүл явчихсан баг. Тэгэхээр энэ бүс зүгээрээ гэдгийг бас энэ дэлхэмд хэлчихээ тий. Ард хамаагүй. Би бол өстой байнга ард цуусан ч бүс зүүдэг байхгүй. Тэг энэ муу амьдаа хайртаг манай найзар жоо дург бол гэдэг. Тий одоо тэр хүмүүс үхэж байж илүү эрүүл нийгэм гарч ирэх гээд шүү дээ тий. Бүсээ зүвдэг хүмүүс. За кино маань 58 саяар бүтээд 318-ыг олсон. Ер нь бол маш амжилттай ажилласан гэж болно. Оскарын 8 төрөлтнөр дэвшээд 4-ийг нь авсан баг. За шилдэг кино, шилдэг найруулагч, эмэгтэй туслах дүр, тэгээд шилдэг зохиол. За харин шилдэг хөгжим авч чадаагүй. Энэ дээр бол маш харамсалтай. Амар гоё хөгжимтэй шүү дээ, тий. За нүүр хувиргалт бас л мундаг нүүр хувиргасан. Чи бүр залуухан байж чаад бүр 80 хүртэл нь цал буурал болтол нь хувирж байгаа шүү дээ. Нэрээ тийм шүү дээ. За мөн шилдэг эрэгтэй дүрийг алдсан баг. Энэ дээр бол за алтгаас жаргагүй байсан гэж би өөрийнхөө саналыг хэлсэн. Буруу цаг үедээ гарч ирсэн. Сонин худлаа царайтай гарч ирсэн. Пентагон л орж ирэхтэй. Гэж л бодсон та. Үгүй эсэргээрээ баг тэр үед нь өрсөлдөжсэн нөхдүүд илүү чанга байгаад. Тийм ээ бас тийм. Тийм байсан гэж магадгүй. За ийм байна даасаа. Танд хэлэх юм байна уу? Тэгээ хийх юм зөндөө л тэгээд баг тэр чигтээ одоо энэ тоглоомын онлоор бол бүхэл бүтэн дугаар хэмээр байна. Харин тийм шүү дээ. Чи хийгээгүй гоё тий. Тийм хийгээгүй байгаа юм байна. Нэрээ бодоодсон чинь энийг одоо эрх хүлрэлд оруулах хэрэгтэй юм байна. Яг тийм. Наач сонсоход болсон маш сонирхолтой. Маш сонирхолтой гайхалтай. Жохон эсхийн хоол ярьлаа тий. За эрх хүлрэлт тэгвэл тэр дугаараа ч тэсэн ядуу болооч. За баярлалаа. За баярлалаа. За кино түүх нэвтрүүлэг та бүхэнд YouTube-ийн Од мөндөр сувгаар болон NTV телевизээр за мөн 83.3 107 хостолгооны Од мөндөр радиогоор хүрлээ. Дугаарыг хялбар хуримтлал үйлчлэгийг санал болгож байгаа худалдаа үйлчлэлийн баг болон ногоон ирээдүйг хөгжүүлэх ураатай MMS компани ивэнтэтгэлээ. За хасаа маш их баярлалаа. Баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од мөндөр суваг энэ мэтлэн танин мэдхүн 1000 хөтөлбөрийг 2025 оны 7 сарын 1 хүртэл та бүхэнд хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүг түгээхийн үйлсэд та нэгтгэх хүсвэл бидэнд танд өгөх боломжтой. Нэг нэвтрүүлгийг 100 төгрөгөөр буюу 1000 нэвтрүүлгийг 100,000 төгрөгөөр үнэлээд та биднийг дэмжээрэй. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүг түгээх энэ үйл хэрэг таны оролцоотойгоор амжилттай үргэлжлэх юм а. Зандан хүү миний нэр дээрх голомт банкны данс байгаа. 30 15 15 1942 30 15 15 1942 Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандвалснаар Од мөндөр сувгийн алтан гишүүн болох юм. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.